Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Бацараг Овогтой Батнасан гэдэг 2009 онд Дорнод дээд сургуулийг бакалавр зэрэгтээ төгссөн, 2025 онд Улаанбаатар Эрдэм сургуулийг боловсрол судлалын магистраар төгссөн. Боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үүнээс байнгын багшаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Бацаргийн Батнасан багш нь сурагчдад олгодох мэдлэг чадвар хандлагыг эзэмшүүлэх, сурлагын чанарыг ахиулах, баасан ангийн сурагчдын хөгжил төлөвшлийг судалж, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, эцэг эхтэй хамтран анги хамт олноо уралдаан тэмцээн болон нийгмийн тустай ажилд идэвхтэй оролцуулахад чадварлаг зохион байгуулан ажиллаж ирсэн. Номтой нөхөрлөгч анги, сумын соёлын дөрөв зохион байгуулсан Монгол ёс заншил уралдаанд 2 дугаар ойр. Сурагчдыг зайнаас бие даан суралцах орчныг бүрдүүлэн WordWall, Kahoot, Pinterest зэрэг программыг хэрэглээ болгон цахим хэрэглэгдэхүүний даалгаврын санг бүрдүүлсэн. MathGames, Bamboo аппликейшнийг судлан, интерактив хичээл боловсруулан, дижитал хэрэглэгдэхүүн ашиглан бүтээл хичээл явуулахыг зорин ажиллаж байна. 3 дугаар ангийн хүн ба орчин эх орон бүлэг сэдвийн тест боловсруулж багшийн хөтөж номонд хэвлэгдсэн. Бага ангийн заах аргын нэгдлийн багш нартай хамтарч 2022 онд 2 дугаар ангийн монгол хэлний танилцуулга ярьж бичиж сурын нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж багшийн хөтөж номонд хэвлэгдсэн. 2023 онд сурагчдын зөв ойлгон унших чадварыг хөгжүүлэхэд дэмжих зорилгоор суралцахуйн зорилт бүрээ ялгаатай даалгавар боловсруулах 4 дугаар ангийн математикийн хичээлийн биетийн эзэлхүүн нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулсан. 4-ийн 2-ын В-гийн суралцахуйн зорилтын дагуу даалгавар боловсруулж багшийн хөтөж номонд хэвлүүлсэн. 2024 онд 1-р ангийн 100 хүртэлх тоо тоол сэдвийн хүрээнд нэгж хөтөлбөр болон даалгавар боловсруулсан. 2025 онд 5-р ангийн математик хичээлийн хэмжигдэхүүн ба асуудал шийдвэрлэх нэгж сэдвийн хүрээнд жиших даалгавар боловсруулсан. 2025 онд халахгүй сумын багш нарт 5-р ангийн монгол хэлний хичээллээр үзүүлэх хичээл зааж арга зүйн зөвлөгөө авсан. Багш Батнасан нь мандайлах чадвартай багш болохоо таниулж 2021 онд багшийн алдар медаль, 2022 онд олон улсын логик пазл олимпиадад аймагтаа 2 дугаар шатанд 3 дугаар байр эзэлж 3 дугаар шатанд Улаанбаатар хотод амжилттай оролцсон. 2024 онд боловсрол шинжлэх ухааны жуух, 2025 онд Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны жуух бичгээр шагнагдсан. Оюун ухааны үүдийг нээж ухаарлын өрийг суулгасан бага ангийн багш мэргэжлээрээ